За залуучуудад зориулаад ер нь хүмүүс залуучууд сая нэг сэдвийг ярьж байна. Манай залуучууд яаж мөнгө олох вэ гэж их боддог гэж. Мөнгө олох ажил хаана байна? Мөнгө олох газар хаана байна? Гэж яваад байдаг. Тэгээ нэг харсан чинь 40 жил өнгөрцөн байдаг. Мөнгөч олоогүй, амьдрал нь ч дууссан. За би яагаад энийг ярьж байгааг бол миний үеийнхний дотор маш их тийм хүмүүс. Яг л одоо 30 жилийн өмнө би 16 тайдаа дэд сургуульд ороод 21-т төгсөж ирсэн. Тэгэхэд надтай хамт сурж ирсэн олон залуучууд, надаас чадaltaй, авиастай маш олон мундаг залуучууд байсан. Тэр залуучууд бол олонх нь бол яг л юу хийвэл мөнгө олох уу гэж яваад ирсэн. Тэгээ өнөөдөр эгээ харсан чинь ихэнх нь байхгүй болсон. Төвөний хувьд, брендийн хувьд байхгүй болсон. Яагаад гэсэн гэж асууж болно шүү дээ. Тэгээ би энэс энийг үргэлжлүүлэх гэсэн. Би дараа нь дэс сургуулиудаа 2-3 жил ажиллачаад Москвад аспирантурт сурсан. Тэгээ миний шинжилгээ ухааны удирдагч гэдэг Оросын шинжилгээ ухааны академийн дэд ерөнхийлөгч хүн байсан. Станислав Емельянов гэдэг. Одоо Оросын шинжилгээ ухааны академийн дөрөв дэд ерөнхийлөгчийн нэг. Тэгээ өөрөө математикч хүн. Тэгээ та бүгд бол зарим нэг онцгой Ленин шагнал гэж одоо тэр үеийн хамгийн том шагнал байсан. За төрийн шагнал гэж байсан. Тэгээ тэр хүн бол Ленины 4 удаагийн шагналтай, төрийн 5 удаагийн шагналтай. Тэгээ Оросын том математикч. Тэгээ нэг удаа тэр хүн 60 насныхаа үед тэмдэглээд би нэг Орос 3-4 аспирант найз нартайгаа яг хоо 60 насных нь зочдод үйлчлээд яг хоол моолын зөв бол бүх юм хийж байгаа шүү дээ. Тэгээ байжсэн чи орой 60 насных нь дуусаад Оросууд яг гэр бүлтэй учраас тэгээд оройтод явцгаас юм л да. Би тэгээд тэнд Москвад ямар ганцаараа юм чинь ганцаараа үлдээд яг нөгөө манай удирдагч маань зарим зочдтойгоо номын сандаа ороод яриа суучихсан. Бид нар ч яг гэр орны цэвэрлэлчээд би балкон дээр ганцаараа гараад суужсэн. Би үлдсэн би бидний нуугаад. Тэгжсэн чи манай хүн хамгийн сүүлийн зочдтой гаргаж өгчөөд буцаад ороод ирэхгүй юу? Тэгснээр балкон дээр гараад ирсэн. Тэгээд тэгт би өөрийнхөө үргэлт дотроо айж явдаг, бодож явдаг нэг асуулт асуусан тэрнээс. Би тэгэл асуусан байхгүй. Станислав Васильевич та бол одоо ингээд тоо бодсоор байгаа юм агуу математикч болжээ. Тэгээ би дотроо нэг айж исэн юм бол би одоо ингээд бодоод байдаг юу ч олж долоохгүй, ямар ч нээлт хийхгүй. Ингээ насаараа тоо бодоод нэг ядуу амт үлдүүл яах вэ гэж асуухгүй юу? Сайн даа нэг тооны багш болох юм уу гэж. Тэгсэн манай хүн надад тэгж хэлсэн. Гэхдээ би яах вэ? Дайны үед зэвсэг хийжсэн. Цөмийн зэвсэг хийжсэн. Цөмийн зэвсгийн салбарт дээр ажиллаж байсан. Тэгээд ч бол та нар бол инх тайвны сайхан цагт байна. Над ч байхаалгүй. Гэхдээ би чамд нэг л юм хэлье гэж хэлсэн байхгүй. Юу гэвэл чи хизээ нэг цагт яг өнөөдөр надтай адилхан 60 насныхаа үед тэмдэглэв. Тэр үед чи өөрөөсөө нэг л асуулт асуу. Би өөрийнхөө хүсэж ирсэн юм хийсэн үү? Тэгээд хэлсэн. Тэр чин бүтгэхгүй нь хамаагүй шүү дээ. Яг бол тэр чин бурхнаас хамаагүй. Магадгүй та дайны үед биш учраас над шиг юм 5 удаагийн том шагнал авахгүй гэж болно. Магадгүй таны хийж байгааг бид ч хийхгүй гэж болно. Гэхдээ та 60 настай даа өөрөөсөө нэг л зүйл асуу. Би өөрийнхөө хүсэж байгаа нэг үзээд алдсан уу? Хэрвээ та үзээд алдсан бол бүтсэн ч бай, бүтээгүй ч бай та хамгийн азтай хүн гэж. Хэрвээ үзээд алдаагүй бол та хамгийн азгүй. Өөртөө зарчим юм шүү. Өөрөөр хөлөг мөхч хүн бол хаалга руу бөмбөг цогтоо хизээч за юм гол орохоор бол цохий. За юм орохгүй байж магадгүй байж чи гэдэг юм. Бөмбөг ирсэл бол цогт. Энэ бол чиний амьдралд ирж байгаа шанс байхгүй. Тэгээд цаг 30 минут тоглоод чи цогтдаг магадгүй 100 удаа цогтдаг. Нэг гол орно. Тэгээ магадгүй чиний амьдралын төдийгүй спортын түүхэнд үлдэнэ.
А чи тэрийг мэдэхгүй шүү. Ганцхан чиний үүрэг юу? Байгаа чадлаараа бүх авьяасаараа зөх. Бусд нь бурхны ирэг бол. А манай залуучууд яадаг вэ гэхээр хамгийн том алдаа бол перфекционизм гэдэг. Хүмүүд бол манайхан ингээд сүүлийн үеийн номын дэдгүүрүүд гарч байгаа success яаж амжилттай байх вэ гэдэг номнуудыг ингээд хараад идэв. Тэгээ сүүлийн үед гарч байгаа номнууд бол ингээд хараад худлаа номнууд байдаг. Амжилт гэж яг юу хэлж байгаа юм? Амжилтыг хоёр янзаар хардаг. Нэг нь бол за магадгүй сая доллар олно. За бүр томрол 100 сая доллар олно. Ингэж амжилтыг хэмждэг. А нөгөөх нь энэ бол барууны маягийн зам байхгүй. Америк маягийн барууны боловсрол. Юу гэвэл амжилт гэдэг бол ямарваа нэг хүрэх гэж байгаа destination буюу эцсийн зэг гэж хардаг. А дорны сэтгэхүйн өнөөдрийн Монголын Азийн сэтгэхгүй өөр. Амжилт гэдэг бол процесс байхгүй. Юу гэж байгааг бол амжилттай гэж ямар хүнийг хэлдэг юм бэ гэвэл хүн болгон өөрийнхөө одоо value үнцэн гэж ойлгож байдаг шүү. Би шудраг байх хэрэгтэй, би ажил. Яг өөрийнхөө үнцэнд хэр зэрэг ойр амьдарч чинь гэдгээр нь амжилтыг хэмжиж байна. Нөгөө талаас бас ад жаргалыг хэмжиж байна. Тэгэхэд маш олон мөнгө олоод эргээд харахад өөрийнхөө яг хүсэж байгаагаар амьдраагүй. За ийм түүхийг бол яриул дуусахгүй. Одоо бид нар киноноос мэднэ. 100 сая доллартай хүн амиа орлоод хүчлээр гайхаад байдаг. Би чи яг тэр амиа орлоо. Асуудал бүх юм бол хүний дотор байдаг те. Тэгэхээр яг өөрийнхөө тэр валуутай үнцэнтэй хэр зэрэг ойр амьдарч байна гэдэг чинь чиний амжилт. За тэгээ Стив Джобсын тайм сэтгүүл дээр сая гарсан ярилцлагыг харж байгаа. Стив Джобс яагаад ийм амжилттай вэ? Яагаад ийм шал өөр вэ? Үнэхээр Америкт Стив Джобсоос өөр ухаантай хүн байхгүй. Тэр Silicon Valley-д байгаа тэр олон зуун хүмүүс дотроос яагаад Стив Джобс ийм өөр вэ? Ингээд ярилцж байгаа байхгүй. Тэгэхэд бол нэг үг цугулцаад байгаа. Тэр юу гэж хэлж байгаа гэвэл Стив Джобс интервьюдээ саний гэж. Мөнгө бол миний зорилго биш. Тэгээ өсгөө шоглож хэлж байгаа сэтгүүлч. Би оршуулгын газрын хамгийн баян хүн баймааргүй. Надад бол тийм амьдрал хэрэггүй. Оршуулгын газрын хамгийн баян хүн баймааргүй. Стив Джобсын гол юу гэхэлэр зэрэг одоо та нар харалт iPod, Apple гэдэг бүх юмыг харахад нэг тийм философи яваад байгаа байхгүй. Тэр философи бол яг хүүний индивидуалны creativity гэдгийг л гаргаж ирж байгаа. Тийм учраас тэр хүн компани хайж яваад буцаж орж ирээд бүх юмыг хийгээл одоо компани нь өөрөө яг тийм Apple компани бол яг тийм идеал одоо байж байна. Тэгээ энэ бол юу харж байгаа гэвэл яг тэр хүний өөрийнх нь value хийж байгаа ажил хоёр нь синхронизац хийж байгаа. Энэ үед бол тэр компани бол юу болж байгаа гэж тэр компани бол культ болж байгаа. Өнөөдөр Apple бол культ шүү дээ. Microsoft бол биш. Microsoft бол маш мундаг бизнесийн компани. Продуктыг бол масс төрхтөр мундаг. Өөрөөр хэлбэл дэлхийн зах зээлийн 95%-ийг Microsoft барьж байгаа. Яг гэвэл нэг бүтээгдэхүүнийг масс гэхдээ Microsoft бол культ биш. Harley Davidson гэдэг мотоцикл байна. Бас культ шүү дээ. Яг үнэтэй чи Apple бол культ. Яагаад гэвэл хүн төрөлхтний дөнгөж 2.5% нь одоо ингээд дунджаар статистикэд 2.5% нь шинээр сэтгэгчд байдаг. Тэгэхээр яг тэр зах зээл дээр культ болж гарч ирдэг. Тэгээ тийм учраас би та бүхэнд юу хэлэх гэсэн юм бэ гэвэл магадгүй та нарын донд дараагийн Стив Джобс байж магадгүй. Магадгүй та нарын донд дараагийн өөр шал дорж домдог өөр хүмүүс байж магадгүй. Ганцхан тэрийг
яаж олдсон бэ гэвэл та нар хүссэн юм хийж л олд. Түүнээс хаана мөнгө байна гэж яваад олддгүй. Ердөө нууцны энэ байхгүй. Тийм учраас одоо бол би юу хэлэх гэвэл яг улс төрчид энэ үг таалагддаггүй. Би Twitter дээр ингэ бичсэн чинь та улс төрч байж гэж гээд ignore everybody гэж үг байдаг тийм. Хүсэж байгаа юм аа хий. Бусдад таалагдах гэж битээ орно. Хэрвээ та олон хүнд таалагдаад эхлвэл хамгийн сүүлд нь өөртөө таалагдах байх. Олон хүнд таалагдах гэж оролдох тусам өөртөө таалагдах байх. Тэгэхээр эндээс ямар дүгнэлт хийх юм гэхлээр би тэр саяны зав хэний ярьж байгааг үргэлжлүүлээ. Хүн хамгийн чухал нь брендинг хийхээс хамгийн чухал нь чи өөрөө байх хэрэгтэй. Түүнээс би одоо Стив Джобсын костюмыг өмсөөд юм адилхан хар цамцаг энэ бол нийтэд. Тэр бат хүнийг дуурайд дуулаад энэ нийтэд. Хүн бол хамгийн их автентик байх хэрэгтэй. Тэхийн тулд эхлээд өөрийгөө таних хэрэгтэй. Яг би юу хүсэж байгаа. Яг би юу өгөх гэдэг. Хэрвээ тэрийг л олохгүй бол нэг нууцсан хизээч тамагт бол. Яг л мөнгө бол үгэлт дагдаг. Магадгүй зүгээр санаандгүй годомжинд явж байгаа бодолтой мөнгө олж магадгүй. Эсрэг тохиолдолд амьдрал бол процесс. Маш хэцүү процесс. Хэрвээ буруу явбал зөв явбал яг тусалсан машин шиг болтон тавих шүү дээ. Тэрний зөв яагаад явдгийг гэвэл таны өөрийн мэдрэмж, таны хийж байгаа зүйл байж танд бол аз жаргал авчирч ивэл хүн зөв явдаг. Айгу хурд явдаг. Та нар хараарай. Бүх амжилт гаргаж байгаа хүмүүс ядарддаг байхгүй. Стив Джобс бол сая хавдар тусаад өгсөн. Найдварчлаа. Эцсийн өдрөө хүртэл ажиллаа гэж яваад. Хэрвээ дургүй ажиллаа хийжсэн хүн бол 5 жилийн өмнө эмгэгтэйчсэн. Тэгэхээр эндээс үндэслээд юу хэлэх гэсэн гэвэл үнэхээр та бүгд амжилт гаргахыг гэвэл хамгийн эхлээд амжилт чинь дотор чинь байдгийг. Бид яг ингээд Facebook, Twitter, social media гэдээ яриад байна. Энэ яагаад social болцсон юм? Энэ бол зүгээр хүмүүсийн хоорондын харилцаа учраас social болцсон юм уу? Энийг ингээд эргээд харахад маш өвөрмөц нийгмийн хувьсгал яваад байгаа. За Арабын орнууд тус хувьсгалыг бол хэлээгүй. Улс төрийн хувьсгалыг би яриаггүй. За би зүгээр товчхон түүх ярив. Хүн төрөлхтний түүхийг зүгээр эргээд харчих. Манай эртний 3 дугаар зууны үед Римийн одоо эртний Ромын эзэнт гүрэн нурж унсан. Тэгээ эртний Грек байсан, эртний Ром байсан. Европын соёл иргэншил, өнөөдрийн бүх соёл иргэншлийн их одоо Европын эртний Ром, Грек дүүс. Манай эртний 3 дугаар зуунд Ромын эзэнт гүрэн задарч унсан. Тэрнээс хойш 1000 жилийн турш Европод харанхуй зундад зун гэж байсан. Хамгийн сонирхолтой нь энэ 1000 жилд Европчууд эртний Грек, Ромоос доор орсон. Соёл, мэдлэг, боловсрол бүх юм дууссан. 1000 жилийн дотор хамгийн бүдүүлэг улс байсан. Тэр үед Азад бол Хятад бол дэлхийн төв байсан. Дундад улс гэдэг бол үнэхээр дэлхийн дундлын төв болсон байхгүй. Дундад гэж манайх хэлээд байгаа. Үүндээ Хятад хэлээрээ бол төвийн улс гэсэн үг гэсэн. Яг дэлхийн төв гэсэн үг гэсэн. За энэ үед яасан гэхлээр та бүдүүдээр юм. Дэлхийн Европын хаадуудыг бол жишээл хоорондоо суух, гэрлэх, улсаа байгуулахын Ромын пап зөвшөөрдөг байсан. Тэр үед бол ном уншихыг бол энгийн тариачид хүмүүс хордог байсан. Зөвхөн латин хэлээр Библийг хуурах хүмүүс уншдаг байсан. Ямар нэгэн энгийн хүн Библи уншвал галтаа шатаадаг байсан. Одоо библиотека гэдэг үг байдаг шүү дээ. Энд чинь бол Библи уншдаг өөрөө гэсэн үг юм байл шүү дээ. Тэр үеэс эхэлчихсэн байсан. Латин хэлээр. За энэ бол юу гэсэн ямар үе? Тэгтэл 16 дугаар зуунд Европт хоёр том хувьсгал гарсан. Хоёр том үйл явдал болсон.
Нэг нь бол Волтер Библийг орчуулсан. Франц, Герман хэлээр орчуулсан. Өөрөөр хэлбэл хүн өөрөө сүм хийдээр дамжуулгүйгээр ламтай дамжуулгүйгээр өөрөө бурхны ном уншдаг байсан. Хоёр дахь нь Гутенберг ном хэвлэдэг машин бүтээсэн. Тэгээд анхны хэвлэлээр сая 500 мянган шиг Библийг хэвлэж ирсэн байна. Өнөөдөр манай 500 шиг ном хэвлэлчээ зарагдахгүй шүү дээ. 1000 ном хэвлэх бол хэцүү өнөөдөр. Тэгэхэд анхны хэвлэлийн машинаар сая 500 мянган Библи хэвлэжсэн. За юугаар би хэвлэх гэсэн юм бэ гэвэл Европод сэргэн мандал гэсэн. Яагаад Европын сэргэн мандал? Түүнээс хойш соёл урлаг, уран зураг, юу гэдэг юм? Ньютон бид нар бүгд л мэднэ шүү дээ. Өнөөдрийн физик, хим бүх шинжлэх ухаан ихэлсэн. Бүх үйлдвэржилт ихэлсэн. Яагаад бол хоёр юм өөрчлөгдсөн. Нэгдүгээрх нь хүн бурхан гэж хэлээ л да, итгэл үнэмшилж гэж хэлдэг болно. Бурханыг сүм хийд өмчлөдөг байсан боловс. Өөрөөр хэлбэл хүний сэтгэлгээ задарсан. Хоёр дахь нь боловсрал эрдмийг сүм хийд өмчлөдөг байсан боловс. Энэ хоёр хувьсгалын үр дүнд Европт сэргэн мандал гэсэн. Энэ процесс явсаар агаад Европчууд бол өнөөдөр 20-р 21-р зуунд хамгийн хүчрэх соёл иргэншилтэй. Бид нар өнөөдөр Европын соёл иргэншлээр явж байна. Тэгэхээр үүнтэй далимдуулаад бас нэг хэлж байна. Яг өнөөдөр одоо тэр латин хэл дээр ном уншдаг Ромын пап эдрийг та нар харахад өнөөдрийн манай Далай лам төвд хэл яг санаанд орж байна. Төвд хэл дээр тэг зөвхөн ламаар дамжиж. Энэ чинь байсан зүйл байхгүй юу? Энийг Европчууд реформ хийж чадсан, монголчууд төвдүүд реформ хийж чадаагүй. Тийм учраас бүх юм буцагдсан. За асуудал биш шигшний тухай ярихгүй. Би өөр юм дээр байна. Тэгэхээр одоо өнөөдөр ямар үе вэ? Өнөөдөр яг тэрний хоёр дахь үе эхэлж байгаа байхгүй юу? Юу гэвэл та нар сонин хэвлэл радио телевизийг эрхчлөө гэж бодож байна. Үгүй. Энэ чи яг адилхан жижиг хэсэг үеидэд байна. Одоо өнөөдөр сонин, өдрийн сонин та нар очиод өгүүлэлээ авахгүй шүү. Таалагдвал хэвлэл, таалагдахгүй хэвлэл. Энийг gatekeeper гэдэг шүү дээ англиар. Өнөөдөр хүртэл бүх хэвлэл мэдээлэл харахад олон телевиз байгаа юм шиг, харахад олон сонин байгаа юм шиг мөртлөө яг амьдрал дээр бүх таалттай. Бүх хүнийг зөвхөн та нарыг бичүүлэхгүй төдийгүй дандаа хотлоо мэдээлэл өгнө. Дандаа хотлоо юм. Өнөөдөр яг дундад зуун шиг харанхуй байхгүй Монгол. Хүмүүсээс гараад асуу. За яг яатсан. За жишээд улс төр ярив. Энэ хоёр юмдаш хоёр яатсан. Бүү мэдс та нар сонины хэлснээр л. Асуу телевизийн хэлснээр хэлсэн. Үний юм уу? Бүү мэд. Бодлоо юм уу? Бүү мэд. Тэгээд сонин телевиз чи юу? Ардаа эзэнтэй захиалах. Тэгээ үнэхээр энийг та бүгд бол их чөлөөтэй мэдээллийн орон зай гэж бодож байна. Үгүй ба. Гэтэл блог, фейсбુક гараад ирсэн. Одоо анх удаа персоналны медиа үүсэж байгаа. Хүсвэл та гэртээ дуртай мэн гэж. Хүсвэл та дуртай хүнтэйгээ харьцсан. Энэ персоналны медиагийн үе эхэлж байгаа. Одоохондоо IT-ийн улсууд ярьж байгаа. Удахгүй энэ соёл болно. Тэгэхээр энэ радио телевизүүд яах вэ гэдэг том асуулт гарч байна. Би 2 жилийн өмнө Малайзад улс төр ба интернет гэдэг нэг уралд сууж ирсэн. Тэгэхээр Facebook-ын тухайд тэгэхэд маш сайн. Би тэгэхэд анзаараагүй. Facebook-ыг дагаад хувьсгал гарна гэж яриад байсан байхгүй юу? Би хаана гарах юм бол доо гэж бодож ирсэн. Хятад юм уу, Орос юм уу гэж бодож ирсэн. 10 байсан. Тэгэхэд хятадын нэг
яамны нэг том мэрэгчлэлтэн эрдэмтэн төрийн босчод асууж ирсэн. Ингэж хэлсэн. За одоо ингээд аавшаа тэр нь Хонконгийн юм байсан. Залуучууд ингээд харахад найз нөхдөдийнх нь тэн харсан Facebook тагсаас нь илүү Facebook дээр байна. Уншдаг юм нь интернет дээр байна. Хийдэг бизнес нь интернет дээр байна. Тэгж асууж байгаа. Хятадын цагдаагийн газар одоо нэг зүйл асууж байна. Энэ улсууд чи хятад улсын юм уу биш үү? Яг л бүх амьдрал нь хятад биш үү? Найз нөхд нь өөр газар. Ярьдаг уншдаг юм өөр газар. Бизнес нь хүртэл өөр газар. Тэгэхээр энэ улсууд ч одоо ямар хууль дагах юм бэ гэж. Facebook-ийн хуулийг дагах юм уу? Хятадын хуулийг дагах юм. Хятадын засгийн газар Facebook дотор яаж хууль хэрэгжүүл? Энд чинь ингээд явандаа виртуал улсууд үүсэж эхлүүл яах гэж. Одоо ингээд өнөөдөр бол газрын зураг дээр хилттэй байсан бол одоо Facebook дээр улс үүсэх юм шүү дээ. Өөрийн үндс үйлдэл. Яг л болно шүү дээ. Энэ шинэ маягийн улсуудтай ч одоо яаж харьцах юм? Наацхан цагдаагийн газар яаж харьцах? Шүүхийнхэн яаж харьцах юм? Ер нь засгийн газрууд яаж харьцах юм? Мэддэхгүй. Одоо бол мэддэхгүй. Тэгэхээр одоо бол өнөөдөр яг ийм зүйлийн иргэдтэй бид нар хэлж байна. Тэгэхээр одоо ганцхан асуулт байна. За энэ сайн уу муу юу гэж би ярих байна. Яг гэвэл энэ бол сайн ч байсан явна, муу ч байсан явна. Биднээс асуулт бид тэгээ энийг сайн болгох юм уу, муу болгох юм уу гэж байна. Үнэхээр Facebook-ийг ашиглаад Монгол улсыг хөгжүүлж болох юм. Twitter, блогийг ашиглаад боловсрал хүмүүсийн хоорондын харьцаа, медиаг өөрчилж болох юм. Яг түүгээрээ дамжаад бидний амьдралыг сайжруулах болох юм. Хамгийн нуугсан хүн төрөлхтөн нэг улс нөгөө улсаараа юугаар ялгдаг. Үйлдэл Англи, Япон, Монгол гур юугаар ялгдаг гэж. Хүн бол social animal гэдэг шүү. Нэг улс нөгөө улсаас ганцхан соёлоороо л ялгдаг. Соёлоороо л ялгдаг. Соёл гэж юу гэдэг вэ? Та нар бүгдээр мэднэ. Хүмүүсийн хооронд тогтсон хүн чинь бол хүн нийгмээ байгуулж амьдардаг. Өөрөөр хэлбэл яг шоргоолчны үр шиг монголчууд нэг шоргоолчны үр, японууд нэг шоргоолчны үр, англичууд нэг шоргоолчны үр байгуулж байгаа. Хэнийхэн шоргоолчны үр бизнес хамгийн эффективний, хамгийн шудраг, хамгийн зөв, хамгийн хурдан байгаа гэдгээр л хэмжигддэг. Монголчууд бид дандаа худлаа ярьдаг хоорондоо. Бараг л хүн төрөлхтөн Монголоос үүссэн юм шиг, Чингис хаанаас л үүссэн юм шиг ярьдаг. Тэгээд Кембрижд очиод ингээд сургууль дээр очихсан самбар байгаа. 1206 онд бид нар их Монгол улсыг байгуулж байгаа чи Кембрижийн сургуулийг байгуулсан. Кембрижийн сургуулийг байгуулж байгаа тэр самбарыг хараа сууж хахад их Монгол гэж ярихдаа эвгүй болж эхэлж байгаа. Бид нар энэ сэлэм эргүүлээ явж байхдаа их сургууль байгуулсан. Эндгээр би юу хэлсэн юм гэвэл одоо асуулт бол энэ Facebook, Twitter, social media яг монголчуудын соёл болж чадахгүй л гэдэг. Чадна юу гэдэг төсвөл. Энд чинь зөвхөн хэрэгсэн шүү. Тэгэхээр одоо гол асуулт гарч ирж байгаа. Би үүгээр яриагаа дуусгав. Энийг хэн хий? Хэрвээ Японууд Америкууд хийгээд бид нар дагаад явбал consumer society гэдэг нь үүснэ. Шведийн эрдэмтэн уулзаа сууж байгааг хэлж байгаа. Танай залуучуудтай уулзлаа гэж надад ярьсан. Тэгээд танай залуучуудын дунд гэж хэлж байгаа. Яг би шүүмжилж байна. Value system гэж байхгүй юм байна. Юугаараа ялгагддаг гэвэл Lexus ундаг гэдэг нэг хэсэг байна. Boss-ийн костюмтай гэдэг нэг хэсэг байна. Энэ чинь consumer society-ийн шинж тэмдэг. Яг Монголын соёл аль юм гэж асууж байна. Монголчууд яг хятадаас юугаар ялгардаг? Японоос яг юугаар ялгардаг?
Яг энэ 3 сая монгол хүн 1 миллиард хятад хүнтэй юугаар өрсөлдөх юм? Та нар яг хийм гэж асууж байгаа. Тэгээ яг энэ хүүхдийг эргэлзүүлээд үзэхээр одоо асуулт бол яг түрүүний нөгөө би яриагаа хэлсэн шүү дээ. Яг хүсэж байгаа юм а хийх хэрэгтэй. Яг тэр шиг Монгол улс маань яг хүсэж байгаа бас чаддаг юм а хийх хэрэгтэй. Тэгэхээр одоо асуулт identity гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр одоо Facebook, Twitter эднийг би ингээ хараад өөрөө интернетийн ажиглаад багт ганцхан би өргөлж боддتي. Одоо Монголын identity гарч ирэхэд одоо дэлхийн 6 миллиард хүний дунд одоо Монголын 3 сая хүн хэнээс дутхгүй амьдрахад хэнээс дутхгүй өрсөлдөхэд бид нар яадаг вэ? Биднийг яг нэгтгэхгүй. Тэгээд хамгийн гол асуулт бол бид түрүү асуусан. Тэнийг хийн хийх юм. Тийм л юм байна. Хэрвээ энийг хэн ч хийхгүй бол яагаад гэвэл соёл гэдэг бол бидрүүс Азийн бишээ шоргоолжны үр шиг. Бид бол зөвхөн соёлоор өрсөлдөх гэдгийг мартаж байна. Эцсийд бол компьютерийг бүгдээр авч чадна. Байшин бүгд барьж чадна. Ганцхан нэг үндэст нөгөө үндэстэнгээсээ хамгийн гол фундаменталны хүн төрөлхтний одоо 4000 жилийн сүүл бичигдсэн түүх за 6000 жил. Дандаа соёлын өсөлт. Тэгэхээр одоо асуулт. За өсөлтөх тухай бидний соёл яг юу юм гэж. Тэг ингээд энэ бүгдээс үндэслээд одоо Facebook, Twitter эдрийг гээд харж агаад би одоо нэг л зүйл боддتي. Өөрөө нэг компьютерын учраас. Яг энэ бүх юм биднийг сайхан амьдрахад яг яаж туслах юм? Яг яаж хийх юм? Хэрвээ энийг бид нар бодоод олж чадвал маш том юм. Энийг гэхдээ төгсөлт нэг момдог нээж олохгүй. Энийг нээж олдог биш. Энэ бол нийгмийн туршлагаар. Тэгэхээр нэг алхамаар жижиг хийгээд явна. Зөв асуулт бол яг энэний дотор талын төрөний миний хэлдэг хүсэл сонирхол бидэрт байна уу гэдэг л байна. За ингээд блог Twitter-ийн хувьд бол энэ персонал медиа гэдэг тавд их анхаарал. Би яагаад энийг хэлж байгааг гэвэл улс орон ямар үе төвчдөг бэ гэвэл бүгдээр мэднэ шүү дээ. Хүн болго оролцсон үе төвчдөг. Түүнээс нэг мондаг нам гарч ирэл, нэг мондаг засаг гарч ирэл. Тэр та нарт хэлүүлт үү. Энэ технологи бол хүн болгоныг оролцох боломжийг л олгож байгаа. Тэгээ одоо төгсгөлд нэлэхэд одоо Монголpedia гэдэг нэг проект эхлэх гээд бас би Канададтай яриад явж байна. Монголpedia зүгээр хэр зэрэг бүтгэх нь хоёр проект ярьж байна. Нэг нь Monголpedia гэдэг нь бол одоо Википедиагтай төстэй. Яг технологи адилхан. Ганцхан зориулт нь бол Creative Commons license-ийн дагуу залуучууд зориулсан, ялангуяа боловсролд зориулсан 15-аас 25 насны залуучууд зориулсан ийм маш том боловсролын сайтыг хэрэглэж байна. Магадгүй 10 жилийн бүх сургалтын програмууд орно, бүх хичээлүүд, бүх даалгаврууд. Яг Канадад тэр юуны British Columbia сургуулийнхтай зарим нэгтэй ярьж байгаа нь бол ер нь бүх сургууч хүртэл орвол яасан гэж. Бүх уран зохиолын номнууд тэгэл тэр байтугай зарим орнууд бол засгийн газар мөнгө гаргаад нөгөө ном бичиж байгаа авторудаас худалдаж аваад текстүүдийг интернет тавьчих юм шүү дээ. Тэгээд дуртай нэвэл дуртайгаараа ашиглах. Тийм байдлаар нэг юм асуудал яригдчихэж байгаа. Зүгээр гол асуудал бол Канадын засгийн газрын проектоор тэр British Columbia сургуультай хамтраад хийх тухай ярьж байгаа. Тэр маань ингээд жоох явж байгаа. Тэгээд энэ дээр бол бас сонирхож байгаа залуучууд байвал бас мэдээж би өөрөө ихгүй шүү дээ. Зөв улс төрийн чойны хувьд одоо Канададтай нэлээд энэ салбарт урд нь интернетээр нэлээд ажиллаж ирсэн юм яаж. За хоёр дахь нь бол
Mongolia MN гэдэг домен дээр өнөөдөр нэг форум үүсгэсэн байна. Mongolia MN гэдэг. За нэг үг байгаа. Нэг. Тэгтээ яг таарч байна. Урдсан таар байна. Энэ бол бас зүгээр одоогоор нээлттэй ингээд зүгээр агцсан байна. Энэ бол зүгээр бюллетен борд байгаа. Би бюллетентэй. Facebook-тэй холбогдсон. За гол санаа нь бол юу юм гэхээр та бүхэн харах байх юм. Өнгөж тавьсан байна. Бас л яг өнөөдрийн яриаг үргэлжлүүлэх гэж байна. Юу вэ гэвэл би залуучуудаас нэг л хүсэх гэсэн. Энийг зүгээр хэн хийх мэдэхгүй. Өнөөдөр Монголын залуучууд, ер нь монголчуудын хамгийн том дутагдал юу гэж? Монголынхаа амьдралыг солонгос кино үзэж байгаа шүү үздэг байна. За ингээ улсын мөнгө дээр бол галчиж чинь. За тэнд байгаа сүйтгч чинь. Солонгос кино биш шүү. Тэрээ танай гэрийн мэблийг ирэхэд чинь диваны чинь нэг уулгaalцсан байвал уулгаач чинь ирэхгүй шүү. Тэгт чинь Монгол улсыг одоо улс төр ганцхан секунд хэлчих. Зогсоо цаг уулгaalж шин. Зогсоо цаг шүйтгэж шин. Харамсалтай бид бүгдээрээ солонгос кино шиг үзэж шин. За нямдор тэгж уулгaalж гин энэ хоёрыг тэгж уулгaalж ингээл. Юу бидний юм уулгаалаад байгаа шин. За би энэгээр хэлэх гэсэн юм биш. Гол асуулт бол би та бүдээс залуучуудаас юу хэлсэн юм бэ? Тэгээд тэгвэл оронд нь яаж байх юм? Яаж бид нар цөмөөрөө оролцох юм бэ? Зүгээр л бодлороо хэлээ. Одоо та нарын хүсэж байгаа Монгол улс яг юу юм? За 10 жилийн дараа яг Монгол яг яах юм? За тийм бай. За тэрнд нь та тэгвэл яах юм? Ингээд ерөнхийдөө энэ форумын санаа бол маш энгийн. Энийг бол гадныхын юу гэд нэрлэх вэ? Road map гэдэг шүү дээ. Өөрөөр бид нэг Монголыг яг харж байгаа юм уу гэдэг асуулт. Яг бид нар Монгол гэж яриад байгаа магадгүй дорж дулмаа домдог бид шал өөр юм яриад байж болно шүү дээ. Тэгэхээр яг энэ дээр л өнөөдөр залуучууд тав нэг зүйлийг л анхаарах. Яг тэр өсөж байгаа Монголоод хийгээч. Монголчуудын хамгийн том дутагдал бол автобус эрхийг хүлээдэг байна. Сайхан амьдралаа авч явах автобус эрхийг хүлээгээд. Автобус хэзээ ч ирэхгүй. Хөлөөрөө явна. Алхаад нэгээ. Сонгуулиас сонгуульд автобус ирэхгүй. Тэгэхээр яг л энийг л бид нар мэдрээд ажиллавал бид нар ерөөсөө би бол олон орны ихтэй сургуулиуд байж явж үз. Та нар бүгд л мэднэ шүү дээ. Бид ч хэнээс дутдаг. Бид хятадаас дутахгүй. Бид японуудаас дутахгүй. Бид канадуудаас ерөөсөө дутахгүй. Бид ерөөсөө дутахгүй байхгүй. Бид ганцхан юмар дутж байгаа. Бид яг адилхан гэдгээс олж харахгүй. Яг адилхан байж 10 дахин 100 дахин муу амьдч байгаа. Та нараа хинэн ч гэсэн өнөөдөр тэр залуучуудаас дутахгүй. Бид бүгдээрээ дутахгүй байхгүй. 2.7 сая Монгол хинч дутахгүй. Ганцхан нойрноос сэрээгүй байна. Бид дутахгүй гэдгийг олж харахгүй. Хэрвээ бид дутахгүй юм бол өөрийнхөө замаар явъя. Яг нэг түрүүний анх ярьдаг. Яг хувь хүн өөрийнхөө замаар явдаг шиг монголчууд бид өөрсдийнхөө замаар явъя гэж. Тийм учраас сошиал медиа, интернет энэ бүгдийг бол ашиглаад та бүгд бол энэ бол та нарын соёл, та нарын цивилизац байхгүй. Одоо энийг бол өөр эмээгүүнээр бус хүмүүс мэдэхгүй. Энийг ашиглаад Монгол улсыг байгуулж болно шүү дээ. Энийг л хийгээсэй гэж хүсэж байгаа. За энийг хэрвээ ерөнхийдөө ойлгож байгаа хийж ивэл
тэр интернет, бусад бүх технологи гэдэг бол болно. Тэрийг бол тэртээ зүгээд анарч чадна. Тэгэхээр Английн зүйч зүгээр би яриагаад дуусгая. Английн нэг тийм усан цэргийн далайчдын зүрэг үлдээ гэсэн. Хэрвээ та аль бомбд очихоо мэдэхгүй бол аль ч зүгийн салхи танд тус болохгүй. Өөрөөр хэлбэл энэ бүх технологи, энэ бүх мөнгө, энэ бүх баялаг хэрвээ бид нар хаана очихоо мэдэхгүй бол энэ чинь Алиса гаймшиг орнд гэдэг үлгэр дээр гардаг шүү дээ. Алиса ингээд явж ирсэн нэг хүнтэй асууж. Та нар хаашаа явж байгаа вэ? Энэ зам хаашаа явж байгаа гэж асууж. Хоёр зам. Тэс нөгөөд хэлж байгаа та нар хаашаа явж байгаа. Гэхдээ бид нар ч хаашаа явах бол та хаашаа чамаагүй гэж. Тэгвэл наад зам хаашаа явах танд яваа. Яг тэр баггүй. Тийм учраас аль бомбд очихоо мэдэхгүй бол аль салхи тус болтгоо гэдэг үйлдвэрийг та нар бити мартаарай. Бид юу хүсэж байгаагаа мэдэхгүй бол ямар технологи, ямар ч баялаг, ямар ч боломж бидэнд тус